Их Монгол улс байгуулагдсны 804 ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Наадмын өдрүүдэд нар хур тэгшрэн эдээ ундаа элбэг дэлбэг мөн хүчит бөхчүүд цэцмэрэгд хурдан морд гин гондоо наадамчин олноо цэнгүүлж байлаа. Үүний хажуугаар наадамчдын талархлыг хүртэн Монгол наадмаа цэвэр орчин тэмдэглэхийг уриалан наадмын 3 өдрийн туршид 11-ээс 14 цагийн хооронд Цэмцгэр Монгол наадмыг залуучууд зохион байгуулсан. Бид баяр наадмын дараа тухайн орчныг хогийн цэг болгодог явдлаас татгалзаж иргэдийн ухамсарыг өөрчилж ихвэл цэвэр Цэмцгэр баярлаа зогсохгүй цаашдаа эрүүл орчинд амьдрахын төлөө энэ үйл ажиллагааг хийж байгаа юм а. Залуучуудын санаачилж түүнийг өөрсдөө хийж бусдад хүрэхийг хичээж байгааг хараад хүмүүс тэднийг дэмжиж тэднэр бахархаж байлаа. Наадам ямар явагдсан? Наадмын өнгө ер нь бол жил жилийнхээс өнгөлөг өөдтэй сайхан болж байна. Нэг юм их таалагч байна. Энд одоо наадам цэвэр ариун байх өрөөндөө энэ залуучууд маань их хоггүй сайхан баярлж байгаад бол хүүхэд өгчүүд те наадамч олон гадаад дотоодын зочин гийчэнд бол ер нь маш сайхан санагч байна. Тэгээ та бүхэнд одоо ингээд Монголын ард түмэндээ ардын хувьсгалын 89 жилийн баярын мэнд хүргээд сайхан наадаараа гэж хэлье. Айгуу сайхан санагдаж байна. Залуучууд ялангуяа ингээд хогоо угаасаа мэдчихэж байгаа шүү дээ. Хүмүүс наадам болоод дуусгаар чинь ерөөсөө битүү хог болчтой шүү дээ. Тэгээд ийм сайхан юм зохион байгуулж байгаад нэг баярлж байна. Мэдээж их баяртай байна. Энэ өстө хамгийн сайн одоо үйл ажиллагаа энэ байна. Наадмын дараа энд хэсэгч нэг хогондоо дарагдчихдаг. Тийм юм нэг өгөө болж одоо ингэснээ ачаар ер нь одоо Улаанбаатарчууд бол хогийг барьж явж байгаа хайдгал болчмоор байна. Ганц наадамч биш хаана биш болтгоо тийм ээ. Тэгвэл өдрөөс өдөрт өнгөлөн дэгжиж байгаа Монгол орны маань нийслэл улам гоё байх болно. Сайхан наадцгаарэ гэж. За баярлалаа сайхан наадаарай. Та нар яг одоо хүмүүст юу уриалж байгаа вэ? Ямар одоо зохион байгуулалтаар ажиллаж байна вэ? Биднээс энэ наадмын болохоор цэвэр Цэмцгэр ямар ч хоггүй тийм үнэхээр ингээд эрүүл орчинд ингээд наадамлаж ингэж баярлаж ингээд байхыг уриалж байгаа. Өмнөх наадмууд бүр амар их хогтой байсан гэсэн. Тэгээд одоо тэр харьцангуй ер нь ингээд хог бараг байх байгаа. Та нар өдөржингөө ингээд зогсох уу? Биднээс тэр 14 цаг хүртэл ингээд зогсно. Тий. Маргааш ус зогсон тэгээд айгуу гоё байна. Ингээ хүмүүсийг уриалж байгаадаа ингээ дараа хүмүүс ингээ хогийн савнда хийдэг ухамсартай болчих юм бол бидний ингээ зорилго биелнэ гэсэн. Тэр ямарсан бид нар 6 сарын 28-наас ахуулаад өнөөдрийг хүртэл 14 хоногийн аян зарласан. Тэр аяны хүрээнд бол Цэмцгэр Монгол наадамд ард иргэдэг уриалсан олон нийтэд хүргэх кампанид ажлууд хийгдсэн. За үүний хажуугаар бас 7 хоногийн хугацаатай бүх нийтийн цэвэрлэгийг бүх дүүргүүдэд нийслэлийн зарчмын ажил албатай хамтран зохион байгуулсан байгаа. Тэгээ яг баярын өдрүүдэд 7 сарын 11, 12-ны өдрүүд гэх юм бол сайн дурынхан маань нийтдээ нэг 500 сайн дурынхан 4 ээлжээр ажиллаж байна. Тэр одоо энд нэг 100 орчим сайн дурынхан маань ямарсан цэнгэлдэг хүрээлэнгийн эргэн тойронд хаалга одоо бүх хаалганы харалтаа тав тоороо баг болоод хүмүүсийг ард ирдэг хог хаяхгүй байхад уриалах Цэмцгэр Монгол наадамд уриалах явуулгын хогийн сав ажилуулах за мөн сайн дурынхныг бүртгэх гээд маш олон арга хэмжээнд нэгэн зэрэг хийгдэж байна. Сайн дурынхныг бүртгэх гэхээр одоо яг хөө наадмаар баярлж байгаа хүмүүс өөрсдөө бүртгүүлээд оролцсон гэсэн үг үү? Эсвэл дараанаас ямар нэг арга хэмжээ байгаа юу? Тэр энэ сайн дурынхан бол яг одоо яг үйл ажиллагаанд шууд оролцож болно. Бас бүртгүүлээд манай байгууллагатай харилцаа холбоотойгоор цаашдын үйл ажиллагаанд хамтран ажиллах, сургалтанд оролцох боломжтой.